Хятадын 9.6 сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийн 13% нь элсэн цөл. Энэ нь 130 сая га талбайг хамардаг. Жил бүрийн элсэн шуурганд тентхийн оршин суугчид маш их хэлмэгддэг учраас элсэн цөлийг ногоон бүрд болгон хувиргах нь сүүлийн жилүүдэд Хятад улсын тэргүүн зорилтын нэг болсон. 10 жилийн практик судалгаагаар цөлжилтийн эсрэг тэмцэл нэлээд ахиц дэвшилт хүрсэн. Сүүлийн жилүүдэд цөл газар ногоорч байгааг бид мэднэ. Тэгвэл одоо нутгийн хүмүүс элсэн цөлтөө хэрхэн дасан зогсож амьдарч зүтгэж ирсэн талаар танилцуулъя. Тэнгэр цөлийн гүнд орших энэ жижиг том нуур бүрдийг одоо ингээд дээрээс нь харах юм бол яг одоо судас шиг харагдаг. Энийг хүмүүс одоо бас дэлхийн зүрхээ гэж нэрлэдэг байгаа. Тэгвэл элсэн цөлийн гүнд яагаад нуур байдгийг та мэдэх үү? Мөн элсэн цөл хэрхэн бүрэлдсэн бол? Та далайн гүн рүү харж байсан уу? Үүнийг их газар дээрх далайн гүний хамгийн бодит төр зураг гэж хэлж болно. Цөлийн хавцал нь 23 сая жилийн өмнө үүсэн бүрэлдэж, Гямлайн тогтчийн үр дүнд бий болсон юм л да. Бүхнүр төвдийн өндөрлөг далайн төвшнөөс дээш өргөгдсөний дараа Монголын өндөрлөг дагалдан өргөгдөж, эцэст нь ийм өвөрмөц хавцлуудыг бий болгосон юм а. Энэ бол далайн хамгийн гүн хэсэг байсан юм. Олон төрлийн чулуунаас хамгийн зөөлөн төрлийнх нь тунмал чулуулаг гэж нэрлэдэг. Элсэн дагуулгадж буй баялаг элемент нь далайн ёроолд тунмал чулуулаг үүсгэж дэлхийн царц тасын хөдөлгөөнөөр элсэн цөлийн нуур бүрд болон бүрэлдэжээ. Даншаа хөндийн салхины элэгдлээс үүсэлтэй юм л да. Он цагийн уртад хар салхи зэрэг хүчтэй шуурганд элэгдэж, уйдагдж бий болсон юм л да. Харин ядааны хөндөй далайн ёроолд байдаг учраас элэгдэл нь уснаас болсон юм л да. Оросын Сибирь, Арав хавийн бүс нутгаас ирсэн хуурай салхи, мөн тухайн газрын хур тундас ховортой цагаагаарын онцлог, улмаар далайн ёроолын тунмал чулуулгийн элбэг байдал нь хэдэн 10 сая жилийн туршид энтхийн элсэн цөлийг бүрдүүлсэн гол нөхцөл болсон юм. Мянган жилийн тэртээ өвс бэлчээр халиурч байсан байж мэдгч өнөө харин амьд амьтны бараа үзэгдэхгүй элсэн чулуужмал хавцлууд болж хувирсныг та бид харж байна. Бадан жаран цөлийн зүүн хэсэгт орших Алшагийн мандал уулын хадны зураг нь 18 хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлдэг энэхүү 4000 гаруй хадны зураг нь 20-30 мянган жилийн тэртээгээс өнөө хүртэлх эдийн засаг, соёл, хүмүүсийн аж амьдрал, байгаль орчин, нийгэм түүхийн гэрч болон үлджээ. За өнөөдрийн одоо яг анх харагдж байгаа энэ зураг болохоор одоо их тодорхой харагдаж байна. Их олон морьтой хүмүүс одоо нэг наадамд юм уу, эсвэл одоо ямар нэгэн цуглаа, найрч юм уу, нэг тиймэрхүү юмд явж байгаа. Тэгж харагдаж байна. Голын хэсэг нь Монгол гэрчиг харагдаж байна. Харин хажуудах нь Тэмээнэ дэрс юм шүү. Гэхдээ Тэмээнэ толгойн хэсэг зураг дээр алга байна. Эргэж харж байгаа байж магадгүй. Юутэйч зурган дээр холгой алга. Өвөр Монголын урт цэцэс хорны Алшаа аймгийн Алшаа баруун хушуунд одоо мандал уул гэж одоо юм нэг уул байдаг. Тэгээд энэ ууланд болохоор 4234
хадан зураг байгаа гэдгийг одоо археологчид бол нэгэнтээ тэмдэглэл тавьсан юм байна. Тэгээд археологчдын оншилсноор бол энэ хадан зургууд бол нэгэнтээ 6000 жилийн түүхтэй болсон гэж яригдж байгаамаа. За тэгээд энэ 6000 жилийн өмнөх энэ хадан зурагд бол маш олон төрлүүдийг, маш олон одоо хүний амьдралын ботой байдлуудыг харуулсан зургууд байгаа. Тэгээд энэ дунд болохоор одоо Юан гүрмийн гүрэн, чихэн гүрний үеийн одоо энэ нийгмийн байдал, тэгвэл одоо энэ байгалийн орчин ахуйг одоо тэмдэглэсэн иймэрхүү зургууд бол маш олон байгаа юм аа гэдгийг одоо бас эндээс харж болох юм байна. Мандал уулын орчин олон мянган жилийн туршид өвс бэлчээр сайта дөрвөн талаараа нуур бүрдтэй байсныг хадны сүг зурагт тэмдэглэн үлдээжээ. Тэдгээр он жилүүдэд хүмүүс хөгжил хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр өвс бэлчээрийн талбай багсаж, элс шороо ихсэж эхэлсэн. Ган гачгаас юм уу хар салхинаас уу энтхийн байгаль унган төрхөн алдсаар байв. Хүмүүс нь бас уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ нутгаан орхин явсан нь хадны зурагт тэмдэглэгдэн үлджээ. Хятадын Бадан жаран Улаанбух Тэнгэр элсэн цөл нь Ашаа аймгийн газар нутгийн нийт талбайн 3.1-ийг эзэлдэг. Өнгөрсөн зууны 90-ад онд 3 их элсэн цөл Исланд улсын газар нутгийн хэмжээтэй тэнцвүүц Ашаагийн гих тодтголтой элсэн цөлийн системийг бүрдүүлсэн юм. Энэ нь дэлхийн хамгийн том гэгддэг сахарын цөлийн талбайн хэмжээг давснаар Ашаа аймаг бүхлээр цөлд залгигдах аюулын ирмэгт ирээд байгаа юм. Харин цөлжилтийн эсрэг тэмцэл судалгаа нь Хятад улс байгуулагдсан цагаас эхэлжээ. Ашаагийн агаараас хойжуулах ажил 1959 оноос эхэлсэн. Талбай нь 450 мянган мүүд хүрч байсан. Анх 1959 онд энэ надлыг эхлүүлсэн. Тухайн үед дөнгөж туршиж байсан болохоор мэрэгдлийн хувьд ч бүрэн дадлаж аваа байсан. Нөгөө талаар агаараас хойжуулсан талбайд хамгаалалт гэх юм хийгөөгөө учраас ургаж ойжуулдгийг мал амтан ичигдэг байсан. Бидний зорилтод хүрч чадаагүй л да. Ашаа зүүн хошууны Зул нуурын Тодбаатрын өвөө тухайн үед ойжуулалтын ажилд оролцож байсан нэгэн. За энэ айл болохоор яг Тодбаатар гэдэг айл байгаа. Тэгэд одоо ах гэртээ байж байгаа юм байна да. Сайн байна уу ахаа? За юу вэ? За. Ямар гоё ус харагдаж байгаа юм бэ? Энд ирсэн чинь бүр ингээд нүднээс нулимс гоож байна. Халуун байна да ер нь бол. Энэ юу юм? Шууд эндээс ингээд ус дараад авчт юм уу? Энэ ус нь хаанаас ирдэ? Газар дөрөх ус. Энэ тэг газар. Энэ бол Тодбаатрынхны цуслан нутаг. Дээхэн үед тэдний өвөөгийн тарьсан мод нь өнөөгийн нуур бүрд бэлчээр нутгийг хамгаалсаар ирсэн байж таарна. Энэ одоо тэр зүүн тавжраад онд манай үгийн үеэс гэж манай аав баг байхад тэр үсдийн үе тарьсан мод байна. Игээс энэ голыг энэ нүрийг хамгаалахын төлөө нэг хэсэг мод тарьсан. Манай энэ газраас өмнө талын сархин бараг ихэн болохоор голын өмнө хөвөөр бахан мод тараад их үрдэл гарсан байна. Өмнөөс салхитай газар. Тэгээд одоо энэ нуураа хамгаалахын төлөө одоо урдуур нь ингээд тарьсан юм байна тийм ээ. Тийм. Энэ мод тарсангүй бол одоо энэ илээс хойш нүүж ирээд энэ нуур булагдах учраас болж мэдлээ. Өндөр сүрлэг ой мод салхи халахлж элсийг тогтооход маш сайн нөлөөтэй. Гэхдээ бас өөр нэг асуудал гарч ирлээ. 20 хэдэн жил мод тарьсан уушаан руу бидэнд ойжуулалтын түүхээс хуваалцлаа. Энэ бол бид сая эхэлж мод тарих үед ургуулсан том мод. Өнгөрсөнд бид том мод ургуулахыг маш хүсдэг байсан. Энэ бол сая маш сүртэй харагдан тий. Энэ бол сая ой болно. Хуучин цагт бид салхи халахлах мод, зугаал сонирхох мод гэж байсан. Том модууд ургуулахыг чармээж байсан юм. Гэхдээ дараа нэг асуудал орсон.
Энэ мод нь Алшаад нутагт мод том мод ургуулах үед бол услага хэрэгтэй. Байнга л услаж байх хэрэгтэй. Их ус хэргэлдэг бах та. Тий. Ингэж их цөлдсөн гол шалтгааны нэг нь бол бид бол газар доорх усыг их хэмжээгээр ашигласан байдаг. Газрын гүний усны түвшин доошлосоор цөлжилтийг бий болгосон. Бид элсийг докторжуулах зорилгоор эдгээр том модуудыг тарьсан хатлаа газар доорх усыг ашигласаар л. Энэ маш зөрчилтэй хэрэг. Үзэхэд маш сайхан өндөр ой мод найгаад л гэхдээ тэд усны дайсан. Эдгээр мод усыг тасралтгүйс орсоор яаж ч бодсон энэ экосистемд тусгойж байл. Элсийг тогтворжуулах хамгийн сайн арга нь мод өөрөө үндэслэж газраас ус шимийг чингээж авахд оршино. Бидний өөр мод тарьсан анхны жил өөрөөр хэлбэл 2023 онд ойжуулсан модны ихэнх нь амжилттай ургаж чадсангүй. Усны хомсдол нь цөлжилт үүсгэх гол шалтгааны нэг бөгөөд мод тарих, ногооруулах, зайлшгүй шаардлагыг бий болгодог. Энэхүү нөхцөл байдлыг сайжруулах талаар бодлогошорсоор байгаа ч элсний нүүдэл урагшилсаар. Улаанбухын элсэн цөлийн өмнөд хязгаар нь Хылаан шан уулын бэлд тулсан. Цөлжилтийн хэд төрөлд нь бэлчээрийн экосистемийг улам эмзэг болгосноор нутгийн малчдын амьдралд занал хийлж эхэлсэн юм. 300 км-ийн зайд орших Дүүнбэл сүүрэнгийн Манлай гацааны малчин Эрдэнэ далай 30 жилийн өмнөх бэлчээрийн байдлыг бидэнд ярьж өглөө. Сайн байна уу та? сайн байна уу. Сайн. Хонь хариулаад явж байна уу? Хонь хариулаад иргүүлээд явж байна. Танай ямар хонь байна? Энэ одоо нэг пингвин гэнэ сафка гэдэг юм аа. Нутгийн хонь биш юм байна тийм ээ. Биш ээ. Бас гэсэн нутгийн хонь байна. Энэ хагсан байна. Тийм үү? Тэр одоо ингэж хараад байхад танай энэ хонь мал их цөөхөн байгаа юм шүү. Хагсан юм уу эсвэл бүгдээрэн байгаа юм уу? Хагсан байна. Хагсан одоо хардганд харьсан байна. Хагсыг эргүүлээд явж байна. Одоо бараг хичнээн малтай байна таних. Надад 200 гаруй малтай байна. 200 гаруй. Та одоо насаараа мал малцсан юм тийм ээ? Насаараа мал малсан. Одоо энэ 30 жилийн өмнөх бэлчээр ямар шиг байсан юм бол 30 жилийн өмнө бэлчээж одоо тэгээд бараг миний цүг юм улаан илсэн. Одоо хаад нэг ийм өөртөө мал түгээл идчихлээсэн. Энэ одоо хэлэх юм бол энэ одоо тэр цагийн бол энэ бэлчээр бол одоо сайн бэлчээр гэж хэлнэ. Тийм үү? Одоогаар болох юм бол одоо энэ одоо жиж яах юм. Олиг байж яана энэ гэсэн. Өнгөрсөн зууны 80-90 оны үеэс нийгмийн хөгжлөө даган хүмүүс байгаль их рүүгээ ханцуу шамдан дайрсан. Говь цөлийн өнгөн хөрсний ургамлын систем өвдөгдөж элсэн манхнууд бүрлдэж эхэлсэн. Үеийн үед бидний бараатан түшиж ирсэн бэлчээр газар муудаж малын хамар хатгах өвсгөө болсон хэмээн малчид гомдлно. Өвсгөө газарт мал яаж хариулах вэ? Ингээд малчид арга буюу төрлөг нутгаа орхон хөлсний ажил олж хийхэр явцгаасаа. 30 жилийн өмнө эндхийн малчдын гол мөрөөдөл нь хөөхтүүдээ нутгаасаа хол газар яваасаа гэх бодол болж хувирсан. Ахмадын дэвссэн замаар үр хойчснаар нь шулуухан явна гэсэн үг байдаг. Зарим учрыг эрх биш өөрийн гараар хийж өөрөө хамгаалах ёстой гэдгийг Эрдэнэ далай шиг Ахмад малчид сайн мэднэ. Арнатас орогсон малчин бид одоо Улаанбухын эсэн цэлийн баруун урд захад нь зогсож байна. Тийш юм уу? Тийм энэ баруун урд захад. Энэ цаг модны шугууг 2011 оноос эхэлж үржүүлсэн л дээ. Одоо энэ цаг тарьсан талбай чинь 430 мянганга талбай хамарч байгаа. Тэгээ Улаанбухын эсэн цөлийг имжиж зүгнээсээ баруун тийшээ ингэж тарьсан. Өнөөдөр эс тогтох хамгийн сайн бүс болж хувирсан юм. За тэгвэл манай Алшаа нутгийн цаг модны шугыг эх орны маань уул усыг хамгаалсаар ирсэн гэж ойлгож болох уу? Тийм ээ. Экологийн үр ашиг нь маш сайн байгаа шүү. Одоо хоёулаа ногоон бүрдийн захаар явж үзье.
эндээс холгүй тийм ээ. Ойрхоо. Ган хэт талалд хужирт тэсвэртэй цаг бодрогон зэрэг говийн ургамалыг тарьснаар 2023 онд зүүн бэлийн элсийг тогтворжуулах ногоон бүс өрөлдөж эхэлжээ. Энэ манхныг давбал элсэн цөлийг хашаалан докторжуулсан тэр газрын заг дээр хүрнэ. Үзэлдээ энэ хэсэг нь ногоон бүр, нөгөө тал нь элсэн цөл. Энэ заг бүс элсийг тогтоож барьж байгаа юм. Яг л энд нь тогтоон барина. Бидний цөлжилттэй хийж буй тэмцлийн гол зорилго бол цөлийн хүрээг цааш нь хэлэхгүй байх. Тухайн газарт нь тогтоон барихад л чиглэж байгаа юм. Ажилсаг альшаачууд 1950-ад оноос эхлээд одоо энэ сүлжлийг бол хянж эхэлсэн байгаа юм. Тэгэхэд 1990-ад оноос эхлээд бол нэгэнтээ сүлжилтэд тэмцэх үйл ажиллагааг бол эхлүүлсэн байгаамаа. За бидний яг одоо өнөөдөр энэ харагдаж байгаа энэ загийн ой болохоор 2011 оноос эхлээд одоо хүний хүчээр тарж үржүүлсэн ийм загийн ой байгаамаа. За хэрвээ энэ загийн ой байгаагүй байсан бол Улаанбухын элс нүүсээр байтал альшаа бол тэрчлэн хатан голыг хүртэл элсээр болох ийм аюултай байсан юм.